чарагдаж байсан. Учир нь ихэнх уур хааны дэрэгдэн боловсрол үйлдвэр тавих жишээтэй. Вангли уур хаан хувьд ч гэсэн багахан хэмжээний кокусчсан нүүрсэн цахилгааны нүүрсээс ялгаж аваад зах зээлд нийлүүлж байгаа юм. Баялагийг ямар ч хаягдлгүй бүрэн ашигладаг гэсэн. Гэтэл 1990-ад оноос хойш ашиглаж сүүлийн 2 жилийн хугацаанд л ихэд 13 сая тонн орчим өндөр эцлэгтэй нүүрс олборлсон Өнөг аймаг дахь 5 толгой компани нүүрсний чанар Вангли уур хааны нүүрстэй харьцуулахад өндөр чанартай билээ. Тийм ч учраас өндөр үнэтэй кокусчсан нүүрсэн гадагшаан зөөгөөд арай хямдхан цахилгааны буюу нийслэлийн иргэдийн өвөлдөнд төлдөг нүүрсийг хашчихсан байгаа нь юм. Тэд хууль зөрчин баялагийг сорчлон ашиглаж байна. Ингэж баялагийг хуу хаман байгаль дэлхийг сөнөөж хүн малыг нүүрсээр амьсгалуулан өөрсдөө баяжиж байгаа хэрнээ ордос дахь орон нутгийн уурхайтай харьцуулахад юу ч хийсэнгүй. Баялаган ашиглуулаад татваран авсан Монголын төр үүнд хамгийн их буруутай. 5 толгой түшгэлсэн цогц цэцээ сумынхан өнгөрсөн сард л 24 сарын цахилгаантай болсон. Гэсэн ч тоос шороо барилга байгууламж нь үнэхээр өрөвдөлтэй. Тоосч чаад нөхөр чүгэл. Одоо өглөө усаа харахад нэг үрчингийн цэгэр манай өсгөл үүдэж. Араач гэсэн. Одоо ч байж байгаа. Нэг ч сургууль цэцэрлэг баригдахгүй байна. Одоо сургууль цэцэрлэгч өчнөө хүүхдүүд газар байж байна. Наа сургуулийн хүүхдүүд нь сургуулийн магтаан байх зэрэг байсан бараг 3 байж цэцэлж байгаа. Тэгээс одоо ядаас эхлээд сургууль цэцэрлэг барьчихад нэг эмбэ барьчихаар байгаа байхгүй. Шараа тооснаас болоод одоо нэг амьсгалын давын өвчлөл энэ төр тасрахгүй байгаа хүүхдүүдэд гадны байгаа. Олоо ойлгомжтой. Тий, орчин жоохон хэцүү, жоохон тоос шараад. Одоо зам амаа янзлах байлгүй тоос. Өчнөө жил ажиллаад энэ ерөөсөө манайд сум орон нутагт бол одоо нөлөөлж байгаа юм байхгүй. Тэр таранс их болоо. Таранс нэг хоёр нөлөөлж байхгүй. 90% хичээгэл одоо ерөөс нүүрс аваад ерөөс мөнгөний төлөө зөвтгсөн. Ийм л одоо би бол тийм дүгнэлт хийдэг. 5 толгойд олборлолт хийж байгаа Energy Resource Mongoлийн компанид иргэд ам сайтай байсан. Тэгэл үуч яах вэ? Харин хүй сумыг гэрэлтэй болгоо зогсохгүй 96 айлын орон сууцад бариулж байгаа юм чинь. Гэхдээ энэ бол юу ч биш ээ. Тэд ард түмний баялагийг ашиглаж байгаа бол үр шимийг нь ард түмэнд бодитоор харуулах ёстой. Уул уурхайгаас жирийн ард иргэдийн амьдралдаа ч сонсоогүй их ашиг болдог. Тийм ч учраас өвөр монголчууд нэг жижиг ур хайган түшиглээд шинэ хот барьсан байна шүү дээ. Үүний хажууд цогт цэцээ сумын хөгжил үнэхээр өрөвдөлтэй. Дэлхийд данстай оюу толгойн бүтээн байгуулсан Монгол гэж сэндвичэн барилга өвөр Монголын шинч мэдэхгүй жижиг ур хайган бүтээн байгуулсан. Аж үйлдвэрийн цогцлбор шинэ хот. Өмнөг аймгийн Хамбогд сумын иргэдийн уюудам дамжин эмэгтэй хүн гарахыг хүртэл цээрлэн хүндэтгэдэг байсан оюу толгой нэг л зун дэлхийд ховор их баялагтай гэдг нь батлагдаж Монгол даяар шуугж эхэлсэн билээ. Чухам тэр л өдрөөс хойш нутгийнхны эрх мэддэг толгойг эзэмших гэсэн харийнхан болоод дотоодынхны хөлд Хамбогд сум оюу толгой дарагдсан. Баялагийг эзэмших хүсэлтэй олонний дундаас Монголын төрд шургуулсан олигархуудад хамгийн их авилга өгсөн нь ялан дэлж. Өнөөдөр оюу толгойг газартай, газрын дорх баялагтай, агаар устай эзэгнэн сууж байна. Оюу толгойн гэрээ батлагдаад 2 жил гарны хугацаа өнгөрчээ. За өдөртөө дэлхийд гайхагдаж байгаа нөөцтэй оюутлогыг түшиглэн босох ёстой Хамбогд сумыг би та бүхэнд одоо харуулж байна. За үнэндээ тийм гайхамшигтай нөөцтэй ордыг түшиглэн босож байгаа гэхэд Хамбогд сум гялтах зүйл үнэндээ алга. За 2 давхурд маань харагдаж байгаа шар байшин, цаарл байшин, за ягаан байшин ингээл болоо. За бүгд бусд нь бол бүгдээрээ гэр хороолол энэ сумын зүүн урд хэсэгт энэ оюутлог компани ажилчдын үйлчилгээг хариуцдаг Монгол ажилчид амьдардаг юм байна. CIC гэх компани, эдгээр компани ажилчид нь өдөртөө бараг 70-аас 80 км ирж очихын 80 км явж иж оюутлагад очиж ажилладаг. За эдгээр ажилчид бүгдээрээ энэ хойно харагдаж байгаа гэрт амьдардаг юм байна. Нур жунах шахсан хуучин баярыг түрээслэн амьдарч байгаа эдгээр иргэдийн хувьд явуулын хүмүүс юм байна. Ер нь оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш тус суманд ирэх явуулын хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн учраас шинээр дэм буудлууд л баригдсан байна. Чухам тэжгээр буудлын барилгууд л сумыг өнгөлж байна.
нэг орон сууцны ажиллах гээд энэ нэг юм барьсангүй. За энд одоо оюутлын хоёрын хооронд чинь 40 хэдэн километрийн зайтай ийм газар байна. Энд өглөөр хоёрт автобус байнгын үнэтэйгүүд ерөөс асар. Гэхдээ энэ хоёрын хооронд явж байгаа энэ замаар нэг одоо нэг гочлолтой одоо авточлолтой зам болгоод өөрчлөөд бас нэг өөртөө ажилтдаг одоо гэмтэйгээд энэ талаар бол ер нь бол үнэндээ бид нэг боддог юм. Монгол хүн биш байгаа ч гэж. Одоо бол бид нэг 24 жилийн болж чадахгүй ийм л ихтэй ийм л хөвөр хайх бол одоо энэ хөл яваад бэлтээ тэжээлтээ санаадаг бол одоо хүчин дөдөл байхалын тэгэл 24 хавьд өгөхгүй сан. Ер нь тэгээд энэ чинь за миний хэвлэл мэдээд хүнээс ойлгож байгаа гэдэг нь Монголд очсон энэ нөхөр багал гэж. Энэ урагшаана бол одоо зам байгаад сүйд болж байна үнэндээ. Одоо хаасаас одоо нэг хэлсэн аваад алангууд тэгээд энийг нөхөр сэргээж байгаа ч юм аа хэлсэн үгээ ер нь биелүүлдэг. Тэгвэл цаашаа дээшээ очиж яри. За дээшээ очиж тэгээд дээшээ очиж юу ярьсан тэгээд таг болдог. Эдний талд болохоор шийдэх юмнууд нь 100% шийдэгдээд байдаг. Манай тал шийдэгдэх юмнууд одоо 20-30% шийдэгдээд байна. Жаахан ийм л яваад байгаа нь. Үнэхээр Канадууд Монголын баялагийг хуу хамж аваад дээр нь манай улсыг өртөвлөх ганц бодлого барьж байхад их хорон ирээдүйн худалдаж байгаа төрийн томчууд тэдний хаацайлаад өгсөн мөнгөнд нь өмбөж суугаан дэмэгнэстэй. За үзэгчтэй оюут толгойг тойрсон маш олон гэр амралтын газрууд байдаг. Миний хард харагдаж байгаа нэг амралтын газар нь. За энэ амралтын газартаа оюут толгойд одоо зочноор ирсэн хөрөнгөч нэттэй хүмүүсээ тайлдаг. За оюут толгой удирдлагууд бас амралтаа өнгөрүүлдэг байгаа. Канадууд бусдыг дайлж цайлан өөрийн талд уруулахтан гайхалтай чадвартай хүмүүс аж. Энэ нь оюут толгойг тойрсон гэр кемпүүдээс тодхон харагдана. Дарга нарыг дайлж цайлдаг эдгээр амралтын газрын замыг хүртэл хусаад залчихсан байх жишээ. Гэтэл хам богд сумын дотор 10 км замын сул шороон салхины ажсаар хийсэж иргэдийн уушигны нүсвийг гэмтээсээр л байна. Хадны нөмөрт байрлах эдгээр амралтын газруудыг нь нутгийн иргэд хувилдааны газар гэж нэрлэдэг. Учир нь амралтын газарт Монгол улсын тэргүүн шадар сайдаас эхлээд засгийн газрын тэргүүн гишүүдгээд бүгд л ирж хонж онжоод явдаг байна. Эхний байдлаараа 645 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 12,000 тонн мөнгө гээд асар их нөөцтэй нь батлагдаад байгаа оюут толгойг эзэмсэн Канадууд бүтэн 2 жилийн хугацаанд ердөө хэдэн сэндвичэн барилгал угсарчээ. За миний зүүн гар талд бол нэлээд их хэмжээний Монгол гэр байна. За баруун гар талд сэндвичэн барилгууд байгаа. За энэ гэр болоо сэндвичэн барилгуудад Монгол болоод хятад ажилчид амьдардаг. Хизээ нэгэн цагт оюутлогын нөөц дууслаа гэхэд Монгол гэрийг хураагаад явна. За сэндвичэн барилгыг мөн л салгаад хураагаад явна. Тэр цагт яг энэ ямар ч бүтээн байгуулалт байхгүй ухагдж түүхэгдсэн газар нутаг тэр чигтээ хоосон одоо цөлөл үлдэх нь байна. Гэтэл өмнөг аймагтай хил залгаа өвөр Монголын баян нутгийн баян болгошон хөгжил цэцэглэлт эд өрнөж байна. Нөөцөрөн оюут толгойн хаач өрөхгүй жижиг ордоч гэлээ өвөр монголчууд тус холимог металлын ордон түшиглэн аж үйлдвэрийн цогцлбор байгуулсан байна. Дээд тал нь 60 жил ашиглах төлөвлөгөөтэй энэ ордод оюут толгой шиг их халт бас мөнгө байхгүй юм. Гэсэн ч байга баялгаан хаягдалгүй, байгальд сөргөн өлөөгүй, бүрэн ашиглахыг зорьсон учраас 2005 оноос эхлэн аж үйлдвэрийн цогцлбор байгуулсан гэж нутгийн удирдлагууд нь хэлж байлаа. Тэгэхээр уурхайг түшигдэж аж үйлдвэрийн цогцлбор байгуулснаар олон даваа талтай бүх зүйл нэг дөрөв байгаа учраас зардлаа хэмнэн бас хаягд гарахгүй. Боловсруулалтаар хийгээд зах зээл дээр бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргана. Тухайлбал уурхайгаас гаргасан шороогоо хажуудах тоосгоны үйлдвэр болон цементийн үйлдвэртэй өгчдөг учраас ямар ч хаягдалгүй бас ашигтай гэсэн үг юм аа. За уул уурхайгаа түшиглээд аж үйлдвэрийн цогцлбор парк байгуулах нь олон талын ач холбогдолтой байд юм байна. Тухайлбал Чихо гэдэг энэ уул уурхайн компани одоо уурхайгаасаа хүхрээ олборлоод баяжуул маягаар баяжуул болгож бусад газрууд руу тээвэрлэлт хийж илгээхийн зэрэгцээ за хаягдал хүхрээ ашиглаад хөхөржүүлсэн бордоо үйлдвэрлэдэг юм байна. Аж үйлдвэрийн цогцлборыг түшиглээд ард иргэдийн амьдралч дээшилж байгаа нүдэн дээр л харагдаж байна. 2005 онд нэг иргэний сарын дундаж орлого Монгол мөнгөөр 400 мянган орчим төгрөг байсан бол 2010 онд 1 сая төгрөг хүртэл өсөжээ. Байр хэрэгтэй болно да. Тэрийг яаж хийх вэ? Тэрийг бол компани шууд чамайг хангаагаад өгнө. Чи манай үйлдвэрд ирсэн бол би чамайг орон суучийг хангааж өгнө.
байхгүй. Үнгүй өгөх юм уу? Үнгүй өгнө шүү дээ. Үнгүй хангаагаад өгнө. Чи хижээж гисэн сууж болно. Цогцлборт ажиллах ажилчдын байр орон сууц, хүүхдүүдийн цэцэрлэг сургууль бүгд баригдаад ажиглалтанд орсон байгаа нэ. Үнэхээр өвөр монголчууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ашиг шимийн бодитоор хүртэж байна. Тухайлбал аж үйлдвэрийн цогцлбор байгуулагдсантай зэрэгцээд 2005 онд шинэ баян болог хошуу ашиглалтанд оржээ. Ердөн 8 хүрэхгүй жилийн өмнө энэ газарт газар тариалан голдуу эрхэлдэг 100 тонны тариачид байсан гэхэд бараг итгэмээргүй. Гэтэл аж үйлдвэрийн цогцлбортой зэрэгцээд энд шинэ хот байгуулж эхэлсэн бөгөөд 2005 онд ард эрдэнэ нүүжирсэн байгаа юм. Уул уурхайг ингэж л ашигладаг байна. Уул уурхай ашигласнаар бүгд наримдах хятад ард улс гэрлийн хурдаар хөгжиж байхад Монгол улс молгосоор л. Эзэнгүй төрийн эмгэнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ эзэнтэй бүгд наримдах хятад улс болоод эзэнгүй Монгол төрийн ялгааг бодитоор харууллаа. Эцсийн дунд хариуцлагатай уул уурхай гэдэг бол байгаль орчинд сөргнөлөөгүй. Олсон орлогоноор түмний амьдралд бодитоор нөлөөлөхийг л хэлдэг бол. Гэтэл манай улсад бүх зүйл урууга явж байна. Энэ бүхнийг яаралтай залж залруулахгүй бол Монголд сэтгэлийн өгсөн улс төрчдийн балаг болон их гүрнүүдийн бодлогоор Монгол улс удахгүй Африкийн орнуудын аимшигтай замаар орж үгээрэн ядуурахгүй гэх баталгаалгаа.